Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны инээдмийн төрлийн Little Brother киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Түгжрэл бол нийслэлчүүдийг хамгийн их стресстүүлдэг асуудлуудын нэг гэдэгтээ хинч маргахгүй бизээ. Түгжрлийн цаана юу болж болдог талаар басгүй өнөө цаг үед нийгэмд тулгамдж буй асуудлуудыг хөнгөн өгөөдөж харуулах хөгжилтэй бас сургамжтай түүхийг DDS Univision Look TV-гээс Түгжрлийн эзэд киноноос хүлээн авч үзээрэй. Чи нүрийг хэд хүрээ юу гэж? За сайн байцгаана уу? Юу сайн байна вэ? Энэ удаа бит хоёр тис өөр төлөвлөгөөгөөр ажиллана. Төрөний биш таач. Яаж болдгийг? Болохгүй. Ааш! Маш нэг гоё бодлоо. Шахдаг та. Бай. Энэ үл ястаа асууж мэддэггүй шүү дээ. Хайр сургуулийн багш нэг. Болгоо. Юу цаа. Нас гсэн боломж. Кино Маркус гэх залуу өрөөний хамтрагчдаа ах руугаа явах гэж байгаагаа мөн түүнд өөрийнх нь хэрэг гарсан гэж хэлж байгаагаар эхлэнэ. Шалтгаан нь түүний ах рүүдээс ирсэн чи энд байсан ч болоосай гэх имэйлээс болсон бөгөөд шууд хүрээд иргэсэн утга байхгүй ч Маркус тэгж л ойлгосон байлаа. Учир нь тэр одоо сэтгцэн эрүүл мэндийн төв дэмжлүүлж байгаа өвчтөй юм. Маркус эхлээд хамгаалагчийн машины дэлгүүрийг нь хулгайлж дараа нь агаржуулагчаар мүлхэж оргох гэсэн боловч агаржуулагч нь цөмөрч буцаад л өөрийнхөө өрөөрөө унана. Иймд Б төлөвлөгөөрүүгээ шилжиж цонхоор өвсөрч буугаад хулгайлсан дэлгүүрээ ашиглаж эмнэлгээс оргож чадав. Энэ бол Руд. Тэрээр амьдрал болон карьераа төлөвлөгөөнийхөө дагуу байлгах гэж хичээдэг амбицтай үл хөдлөх хөрөнгийн агент. Тэрээр үл хөдлөх хөрөнгө борлуулдаг реалити шоунд оролцож алдаршихын ирмэг дээр яваа нэгэн. Руд өөрийгөө танилцуулж буй реалити шоуны сурчлагаагаа үзэхэд яг л тэнэг амтэн шиг харагдаж байх нь тэр. Гэсэн ч телевизийнхэн түүний үйлдэлийг нь магтана. Тэдэнд тэнэгдүүхэн хүн хэрэгтэй байсан болохоор л тэр үз. Нөгөө талд Маркус ахтаа туслах зорилгоор замдаа гарсан байх ба тэрээр машиндаа унтаж гольфийн талбайн зүлэгний услагчин доор усанд орж хүмүүсийг алмаар болно. Маркуст зарим нэг наад захын ичид санаа зовох зүйл гэж байдаггүй болохоор хэний ч хэд зүйлсийг өөрийн мэт ашигласаар. Гэвч Маркус хот руу орох үедээ машинтайгаа замын голд ангааж сууж байгаад ачааны машинд дайруулчихав. Энэ үед Руд эхнэр Дрейдрийнхээ хамтаар Рудийн карьерт нөлөөлж болох үеч чухал арга хэмжээнд орж байлаа. Энд бид Рудийн төрсөн ах Жоштой танилцсан. Жош үргэлж Рудийг үл хүндэтгэж цаашлуулж байдаг ба тэдний харилцааг ажиглах юм бол Жош тийм ч сайн ах биш. Руд Жошийн сүүдэрт дарагдагч ахтай хайртай бас үргэлж түүнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. Руд Дейдри хоёр Кори Шейн гэх хоёр хүүтэй. Тэд үргэлж л зодтолдож байдаг. Руд хөвгүүдээ хүмүүжүүлж байх үед түүнд эмнэлгээс дүүн осолд орсон тухай дуудлага ирэв. Руд Дейдри хоёр сандарсан байдалтай эмнэлэгт ирээд Маркусыг олж хараад хэсэг гайхав. Руд Маркусыг огтхонч таньсангүй. Эмч өвчтөн Маркус Рудландыг их том ахтай минь холбогдорой гэж хэлсэн. Хэмээн дуулгахад тэртээ 1998 онд болж өнгөрсөн Рудийн дурсамж сэргэнэ. Руд дунд сургуулийн хүүхэд байх үедээ том ах багдуу хөтөлбөрт хамрагдаж Маркустай анх танилцж байсан бөгөөд тэд үүр дахтус хэмээн нэгэндээ амлалт өгч байсан ажээ. Тэд хамтдаа сакс тоглож нэгэндээ санаа тавьж зуныг өнгөрөөжээ. Гэхдээ Маркус угаасаа бүтлэггүй болохоор үргэлж өөрийгөө гэмтэн. Рудигийн бодолд автаад зогсож байхад Дейдри сэрээгээд юу болоод байгааг асуухад Руд ахлах сургуульд байхдаа хамрагдаж байсан хөтөлбөртэй холбоотой дүүнэ гэж тайлбарлав. Тухайн үед Руд их сургуульд ороход энэ мэтийн гэгээлэх хөтөлбөр хэрэг болно гэж бодсон болохоор л Маркустай ах дүүс болж байсан ажээ. Маркус удалгүй ухаан ороод маш ээлдэг аашилж Рудийг сайшаан Дейдрихч үтсгэлэнтэй хэмээн магтаад том ахынхаа гэр бүлтэй нь танилцахаар ирсэн гэдгээ хэлв. Маркусын найрсаг байдал Дейдрид маш их таалагдаж хотод байх хугацаанд хэд хоног гэрт нь байж болно гэлээ. Энэ санаа Рудад таалагдаагүй болохоор эхнэртэйгээ тусдаа уулзаж шоу эхлэх гэж байхад 40 гарсан хүн гэртээ авчирч болохгүй. Гэхэд Дейдри түүнд чамаас өөр хүн байхгүй шүү дээ гэж сануулна. Өөр ямар ч арга байгаагүй тул хосууд ярилцаж байгаад Маркусыг нэг л шөнө гэртээ байлгахаар шийдэв. Ингээд асуудал эмнэлгээс гарах мөчөөс л эхэллээ. Тэрэгэнцэртэй Маркус Рудийн шинэхэн машинд нь зураас гаргаж шууд л дургууг нь хүргэх ба Руд Маркусыг мөнгө салгах гэж л ирсэн гэд итгэжв. Маркусыг гэртээ авчирсан хойноо тэрээр гаражта тусдаа уулзаж өөрийн хардлагаа хэлээд чи дотогшоо орно. Тэгэд чи асуултанд тийм ээ баярлалаа.
Үгүй баярлаа гэж ил хариулна. Чи жинхэнэ гэр бүлтэйгээ хамт байх ёстой болохоос хурамчтай биш гэж хэлэн Маркусыг айлгаж орхилоо. Уг нь хөөрхөн Маркуст огтхон ч мөнгө салгах санаа байгаагүй юм. Маркус байшинд орсон хойноо Рүүдийн хөвгүүдтэй танилцсаж хонохгүйгээр явхаар болсноо хэлэхэд Дейдри энэ бүхэн Рүүдийн сэдсэн зүйл гэж мэдээд шууд л няцааж гэртээ байлгахаар болов. Үүгэрч зогсохгүй ээж нь хөвгүүдтэй авгах Маркус гэж дуудаарэ хэмээн захилаа. Маркус ч авгах болчихлоо хэмээн нилээд баярлна. Ингээд Маркус дээд давхарт байрлахаар болсон ч Рүүд түүнийг тэрэгцэртээ гаргаж чадахгүй шатны уруу алдан өнхрөөлж бараг л аланга алдав. Иймд Маркус доод давхарт байрлахаар боллоо. Рүүд Дейдрийн хоёр оройн маргалдана. Рүүд гэртээ жинхэнэ гэр бүлийн хүн биш, бараг л танихгүй шахуу хүн хонолж байгаадаа дургүй байх бол Дейдри яадагч байсан Маркус үлдэнэ гээд огтхон ч халгаасангүй. Шөнө донд Рүүдийн гэр бүл эд нойрондоо автаж байхад Дейдри хүмүүсийн инех дуунаар сэрнэ. Түүнийг доод давхар руу буухад Маркус тэдний хурмын видеог нь үзэж байх ба Дейдри түүнтэй нэгдэж хурмын бичлэгээ дахин үзэв. Дейдри олон жил энэ видеог үзээгүй байсан болохоор ч тэрөө бид их жаргалтай байжээ гээд санаа алдана. Үүнийг сонссон Маркус тэднийг асуудалтай байгаа юм байна гэж мэдрээд Дейдрийг дэргэд суун асуудлуудыг нь сонсож эхлэнэ. Рүүдийн асуудал бол тэрээр реалити шоу болон хувийн карьертэй хит их томчсон нэгэн. Түүний хувьд реалити шоу нэгт гэр бүл нь хоёрт байдаг болсон ажээ. Иймд Дейдри гэр бүлээ нэгт тавьдаг нөхрөө эргэж авчрахыг хүсэж эхэлсэн байна. Маркус галзуугийн эмнэлэгт маш олон жил хэвтэхдээ олон сэтгэл зүйчтэй ярилцж байсан болохоор ч тэрөө шууд л Дейдригийн асуудлыг ойлгож түүнийг тайтгаруулж чадлаа. Түүгэрч зогсохгүй Дейдри Рүүд хоёрт болзоо болон халуухан шин дутагдж байгааг нь хэлв. Тэр шин Дейдри Маркус хоёр шил дарсан унгаа элдвиг ярилцсанаар эцэст нь тэд хуучин Рүүдийг эргүүлж авчрах тал дээр санал нийлнэ. Маргааш нь хөвгүүд хичээлдээ явж Дейдри ч ажилтаа гээд яваад өгөв. Рүүдийн хувьд реалити шоуны чухал зураг авалттай өдөр болохоор яасан ч Маркусыг авч явахгүй гэж бодож байлаа. Гэвч санаа нь Маркусыг хоолоо түлэх үед нурна. Рүүдийг байхгүй хооронд Маркус гэрийг нь шатаачихгүй гэх батлага алга. Реалити шоу руу явах замдаа Маркус Рүүд хоёр хэсэг ярилцах ба энэ үед Маркус Дейдри Рүүд хоёрын дунд болоод байгаа асуудлыг нь хөндөв. Хэдий хөндлөнгийн хүнч гэлээ түүний хэлсэн бараг л бүх зүйл нь үнэн байсан юм. Дейдри Рүүд хоёр бараг л дотны харилцаанд орхоо болсон, Рүүд үргэлж ажил гээд завгүй болсон гэх мэт. Маркус түүнд Дейдрид цаг гаргаж түүнтэй болзоод орон нуртал нь хий гэх ганцхан зөвлөгөө өгөв. Үүнийг сонссон Рүүд ч инээмсэглэн. Реалити шоу болж буй газар ирэхэд Рүүд Маркуст хаашаач гарахгүй машиндаа үлд гэж хэлэхэд Маркус яаралтай асуудал гарвал яах юм бэ гэж асууснаар Рүүд хэрвээ эндээс гарвал эсвэл ямар нэгэн зүйлд хүрвэл нөгөө хөлийг чинь хугалчихна шүү гэж анхаарууллаа. Шоунд орох өмнө Рүүд туслах Миатай уулзаж Маркусын талаар асуух бөгөөд эндээс чи энд байсан ч улаасаа гэх имэйлийг Миа илгээсэн нь тодорхой болно. Миа сэтгэл санаа нь хэцүүхэн байх үедээ Маркустай Рүүдийн имэйлээр харьцдаг байсан ба Маркус ч бусдын сэтгэл санааг өргөхдөө сайн болохоор Миаг бараг л өөртөө дурлуулчихсан байж таарав. Миа машиндаа суугаад Маркусыг харахтаа өөрийн ирэхгүй инээмсэглэж догдлоно. Реалити шоу эхлэхэд Рүүд тимч сайнгүй байлаа. Энэ хооронд машинд түгжигдэж үлдсэн Маркусын шээс нь хүрснээр тэрээр цонхны маш нарийнхан завсраар эд морь харж эхэллээ. Гэвч Маркусын хөлн хальтарч өөрлөгөө болон Рүүдийн машины дотор талыг тэр чигт нь шээс болгочихно. Ингэх үедээ машиныхан цонхыг чаглаад амжлаа. Улмаар алуулахаа мэдсэн Маркус Рүүдийн машины хаалгыг нь дэлгэж байгаад шээсээ арчиж байтал гинэт өөр нэгэн машин гарч ирээд хаалгыг нь хамаад явчих нь тэр. Юу болоод байгааг цонхоор харсан Рүүд "Бурхан минь" гэж хэлээд гараад очиход реалити шоуны багийнхан ч түүнийг дагаад араас нь гарна. Рүүдийг ахаа гэж дуудахыг анзаарсан реалити шоуны багийнхан энэ талаар Рүүдээс асуухад Рүүд сая жилийн өмнө хамрагдаж байсан хөтөлбөртэй холбоотой зүйл юм а хэмээн тайлбарлаж эхлэв. Маркус уучлалт гуйхаар урагшаа алхахдаа мотоциклд хүчтэй дайруулж унах ба түүнийг босоод ирэхэд нь толгойд нь нүх гарчихсан цус садарч байх нь тэр.
Рүүд реалити шоуны багийнхныг Маркусаас хол байлгах гэж оролдогч нөгөөдөл нь Маркусаас Рүүдийн талаар болон яагаад ах トゥ болсныг нь асуув. Маркус ч олон жилийн өмнө өгчөөсөн ах トゥ усын амлалтаа дурсаад Рүүдийг тэнгэрт тултлан магтлаа. Оройн Рүүд галзуурах шахам уурлаж болсон бүхнийг Дейдрид хэлэхэд Дейдри түүнийг тайвшруулад халуухан оройг өнгөрөөхийг оролдоно. Гэтэл Рүүд энэ бүхнийг Маркус зөвлөсөн болохоор л Дейдри хийж байгааг ойлгоод бүрчхээр стресстэж бид түүнээс хосын зөвлөгөө авахтаа тулаагүй гэж уурлана. Рүүд стрессээ тайлахаар бэлтгэлийн өрөөндөө төмөр өргөхөд төд удалгүй чанга дүчигнэх чимээ дээрээс нь гарч эхлэв. Гайхсан Рүүд дээшээ гарч шалгахад Маркус сувилагч Сонжийг гэрт нь аваад ирчихсэн загас наадуулж байх нь тэр. Түүгэрч зогсохгүй сувилагч Сонжийн найз залуу тэдний загас наадуулж байгааг нь үзэж байлаа. Рүүд энэ талаар Дейдрид хэлэх гэсэн боловч Дейдри Маркусыг хүнд зүйл туулсан хүн шүү дээ. Ядчил энэ шөнө хэн нэг нь хөвжилдөж байгаа юм байна гэд огт тоосонгүй. Маркус сувилагч Сонж хоёрын дотно харилцаа грек нь гадаач үргэлжилэхэд энэ боломжийг ашиглан Рүүд Маркусын цүнхийг ухаж үзээд түүнийг галзуугийн эмнэлгээс оргосныг нь мэдэж ав. Маргааш нь тэрээр гэр бүлийнхнээ цуглуулад мэдсэн зүйлээ хэлэх гэж байтал реалити шоуны багийнхан залгаж Маркус Рүүд хоёр дээр тулгуурласан шоу гаргахаар болсноо хэлнэ. Рүүд ч хэсэг бодож байгаад галзуугийн эмнэлгийн талаар хоолж мэдсэн үннээ хав дарж реалити шоуны багийнхны хэлснийг хэлэхэд Дейдри маш их баярлаж хүлээн авна. Маркус ч 100-ны ахын дүүс боллоо гэд хөлн газар хүрэхгүй хөөрөв. Ингээд том ах жижигдүү шоу гарч эхлэхэд ёстой л бут нэргэх шиг боллоо. Хүмүүс зөвхөн тэднийг л үзэж Рүүд Маркус хоёр өөрсдийн гэсэн брэндтэй шахуу болцгоолоо. Шоуны дугаар цацагдах болгонд шинэ амжилт дэвдэж тэд оргилдоо хүрч байгаа ч Рүүд аз жаргалгүй байсаар. Учир нь тэр Маркусыг хизээч дүүгээ гэж хүлээн зөвшөөрөөгүй болохоор танихгүй хэн нэгэн аз жаргалыг нь булааж байгаа мэт мэдрэгцээр. Гэтэл Франциск гэх реалити шоуны од байж байгаад Маркуст дарагдсан залуу хорт явлага хийж Рүүдийг ятгахна. Хэрвээ түүнээс салахгүй бол чи ч удахгүй үгүй болно гэх мэтэр. Улмаар тэртэргүй Маркуст дургүй байсан Рүүд түүнийг бүрч илүү үзен ядаж эхэллээ. Энэ хооронд гэмгүү Маркус ахыгаа чайрлаж туслах Миятай дотносож Дейдрид ч санаа тавина. Маркус Дейдрид бэлгийн амьдралаа авармаар байвал Рүүдийн тархийг шинээр ачааллуулах хэрэгтэй гэж зөвлөсөн нь нэг ясандаа шууд утгаараа арын хэсгээ ашиглах. Энэ зөвлөгөө Жошийн гэрт болох үйлчлэг рүү явах замд хэрэгжлээ. Дейдри ч их зүйлээ хийж Рүүд ч тархиа шинээр ачааллуулав. Шинээр ачаалсан Рүүд үйлчлэг дээр очисон хойноо анхудаа Маркуст талархаж байгаагаа илэрхийллээ. Удалгүй реалити шоуны багийнхан Жошийн тансаг байшинд зураг авалтаа хийж эхлэх ба нэгэн харилцан ярианы үеэр Рүүдийг инээдгүй онгоо ярихад зөвхөн Маркус л инэв. Жош Маркусыг анзаарч хараад хамт суугач хэмээн урихад Рүүд толгоогоос ихсэрч битгий гэсэн ч Жошийг зогсох хүн байсангүй. Рүүдээс ялгаатай нь Жош шууд л Маркусыг өөрийн дүү хэмээн хүлээн зөвшөөрч хөгжилдөж эхэллээ. Энэ мэдээж Рүүдийн дургуйг нь хүргэнэ. Зураг авалт завсралахад Жош, Маркус, Францис Рүүд дөрөв Жошийн нууц өрөөнд очицгоож Жош шиндүү Маркустаа хар тамхи санал болголоо. Рүүд өмнө нь хар тамхи хэрэглэж байгаагүй ч хайртайх Жош нь Маркуст хар тамхи санал болгож байгааг хараад тэсэлгүй урдуур нь ороод бүх нутгийг нь сорчгоно. Ингээд нууц өрөөнд орсон хүмүүсээс зөвхөн Рүүд л мансуурах нь тэр. Рүүдийн мансуурал дээд зэгтээ тулах мөчөд Францис түүний жихэнд нь шивнэж Маркусыг үзен ядуулахаа мартсангүй. Мансурсан Рүүд Маркус Мя хоёрыг хөгжилтэй байгааг нь харах мөчөд Жош шиндүү Маркустаа зориулж ая тоглуулж байгаагаа зарлана. Улмаар атархсан Рүүд Маркус дээр очиод тагтан дээр гараад байж вэ. Дуудах хүртэл битгий орж ирээрээ. Гэхэд Маркус ч хэлсэн ёсоор нь тагт руу гарав. Удалгүй Маркусын араас Жош гарч ирээ далгаа хавсрах үед Рүүдийн уур хилэн дээд цэгтээ хүрч Маркусыг дүлхэх гэж байгаад Жошийг дагтнаас дүлхээд унгаачих нь тэр. Жош гайгүй унсан ч идэж байсан загсны бөмбөлөгтөө хахаад амьсгалж чадахгүй үхэх гэж байхад азар Маркус амийг нь авралаа. Ингээд хүмүүс Маркусыг Баатар гэж дуудан түүнд баяр хүргэж эхлэхэд Рүүд улмалд эсэрч Маркусыг дүүн биш зүгээр л луйрчин гэж дуудав. Мөн Маркусын галзуугийн эмнэлгийн өвчтөн гэх бугуйчийг нь гаргаж ирээд түүнийг эмнэлгээсээ оргосныг нь хүн бүхэнд зарлалаа. Мияч гэсэн имэйлийг бичвэснаа хүлээн зөвшөөрөхөд Рүүд хизээч имэйл бичиж байгаагүй гэдгээ хэлээд Маркусыг чи бол гадны хүн гэв.
Шархалсан Маркус зүгээр л Рүүдийг орхиж явна. Реалити шоуны багийнхан болон Франсис гайхалтай байлаа гэхэд Дэдри болон хөвгүүд нь түүн рүү урам нь хугарсан байдалтай ширтэж байв. Оройн гэртээ ирэхэд Дэдри ч үг дуугарсангүй, хөвгүүд нь ч түүнийг тоосонгүй. Тиймээс Рүүд ганцаараа унтана. Маргаашны реалити шоуны багийнхан Рүүд рүү залгаж маш гайхалтай шоуны төгсгөл байлаа хэмээн Рүүдийг сайшаах бөгөөд Рүүд ч шоуны ялагч болох нь гарцаагүй болов. Гэхдээ Рүүд баяртай биш байлаа. Ягаад ч юм рүү анх удаа имэйл хаягаа шалгаж үзэхээр шийтгэхэд энэ бүхий л хугацаанд Маркус нийт 367 удаа имэйл илгээсэн нь тодорхой болно. Рүүд өдөржингөө Маркусын имэйлийг уншиж өнгөрөх ба Маркус өөртөө тохиолдсон зүйлсээ бичиж өөрийнх нь амьдрал сүрснийг онцолдогч имэйлийнхээ төгсгөл болгонд үргэлжил үрдийн ах дүүс гэж бичсэн нь Рүүдийн сэтгэлийг хүчтэй хөдөлгөнө. Удалгийн Рүүд ялагчаар тодорч шагнал авах баярт өдөр ирэхэд хөвгүүд нь болон Дэдри огтхон ч аз жаргалтай байсангүй. Хөвгүүд нь ч түүнийг хүндлэхгүй, эхнэр нь ч зайгаа барьж оройг сайхан өнгөрүүлээрэ гэж түүнд хэлв. Үүний дараа реалити шоуны багийнхан Рүүдтэй уулзаж Маркустай яг адилхан дүрхтэй нэгэн эрийг түүнтэй танилцуулна. Тэд уг гэрээр шагналыг гардуулуулчхаад дараа нь VFX ашиглан царайг нь Маркусынх болгож өөрчлөхөөр төлөвлөснөө тайлбарлав. Рүүд ч дургуутсангүй. Энэ хооронд Маркус галзуугийн эмнэлэг рүү нууцраа орох гэж байгаад баригдах ба эмч нар түүнийг сайн дураар эмчлүүлж байсан гэдгийг нь онцолж хэвтүүлэхгүй гэдгээ хэлнэ. Тэгэхээр Маркус анханасаа галзуу байгаагүй. Зүгээр л сэтгэл зүйч нар болон эмч нартай харилцахын тулд галзуугийн эмнэлэгт сайн дураараа хэвтэж байсан нь тодорхой боллоо. Арга барсан Маркус цонх хаглан шилээр нь хоолоогоо зүснэ гэж сүрдүүлсний эцэст галзуугийн эмнэлэгтээ эргэж хэвтгэхэр боллоо. Рүүд шагнал авч хурамч үгээ хэлэх тэр үедээ эхлээд хөвгүүдээ олж харна. Дараа нь түүнийг сонсохгүй байгаа хурайдуу Маркуса бодно. Улмаар Рүүд дахиж өөрийгөө хуурч чадахгүй гэдгээ ойлголоо. Тэрээр энэ бүх хугацаанд Жош ахтай таалагдах гэж нэр хүндийн араас хөөж ирсэн ч үнэндээ Жош ахт нь тэр нь огтхон ч хамаагүй байсныг мөн гэр бүл гэдэг түүнийг амжилтанд хүрсэн хүрээгүй нэг л хайраар хайрладаг гэдгийг тайлбарлав. Рүүд баг зэрэг инээмсэглээд энийг би ойлгоогүй. Харин Маркус ойлгодог байж гэж хэлээд шагнал авахаас татгалзлаа. Реалити шоуны багийнхан галзуурах шахаж Рүүдийг буцаад тайзан дээрээ гарахыг шаардна. Хариуд нь Рүүд шоу тонилог гэж хэлээд эхнэрээ үнсээд яваад өгөв. Гэтэл шоуны багийнхан Рүүдтэй адилхан нөөц орлон тоглогчоо оронд нь гаргаад шагналыг нь авуулчихв. Рүүдийг хөвгүүд болон ахтайгаа уулзах үед Жош үнэндээ дүүгийнхээ гэр бүлд л атархдаг байсан гэдгээ хэлэхэд Рүүд эцэст нь гэр бүл нь түүний бүхэл зүйл байсан гэдгийг ойлгоно. Барилгын гадна Миа машинтай нэрж зогсоход Рүүд түүн рүү яаран гуйлээ. Дэдри түүнийг хайчих гэж байгааг нь асуухад Рүүд бяцхан дүүгээ эргүүлж авчирхаар явлаа гэж хариулав. Миа Рүүд хоёр галзуугийн эмнэлэг дээр очсны дараа Рүүд нэгэн галзуу эмэгтэйгээс Маркусын өрөөг нь асууж дараа нь цонх дамжин өрөөнд нь хүрнэ. Маркус түүнийг харсан даруй камернууд чинь хайчаав гэж асуугаад буруу хараад хэвтээд өгөв. Рүүд бүх имэйлийг уншсан гэдгээ хэлээд хэцүү цаг үед нь хамт байгаагүйдээ уучлалт хүснэ. Тэгээд Рүүд Маркуст хандаж алдсан хүн болгоныг чинь оруулж чадахгүй ч цаашид болох бүх зүйлд үргэлж хажууд чинь байх болно дүү минь гэж хэлэхэд гомцсон Маркус чи намайг дүү чинь биш гэж хэлсэн гэв. Энэ үед Рүүд чи бид хоёр үүр дахан дүүс гэж хэлснээр Маркус тайвширч тэд тэврэлдлээ. Улмаар Маркусын өрөөний галзуу хамтрагч гэсэн нэгдэж тэд гурвуулаа тэврэлдлээ. Ингээд Маркус Рүүд хоёрыг эмнэлгээс гарч ирэхэд Миа огтж аваад Маркуст сэтгэлээ илчлэх ба тэд имэйлээр харьцдаг байсан үеийнхээ дууг хамтдаа дуулж эцэст нь үнсэлцэн. Миа Маркус хоёр энэ шөнө өстө бужигнуулахар шийдсэн байсан ч Маркус эхлээд Рүүдтэй дуусгаагүй зүйлээ дуусгах ёстой гэдгээ хэлв. Тэр нь сагсан бөмбөг. Маркус энэ тулааныг маш олон жил хүлээсэн билээ. Харамсалтай нь сакс тоглох үедээ тэрээр дахиад л өөрийгөө гэмтэн. Киноны төгсгөлд Рүүдийн гэр бүлийн аз жаргалтай гэрэл зурагт Маркус ч мөн багтсан байх нь харагдана. Энэ нь тэд үүнээс хойш жинхэнэ ах дүүс шиг насан туршдаа хамт байсныг илтгэн. Бидний эргэн тойронд өдөр бүр тохиолдох асуудал адал явдлыг хөнгөн инээдэр дүүргэх төгжрлийн эзэд киногоо DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Таны хамгийн галзуу төгжрлийн түүх юу вэ? Чаас миний мужавчнэ. Өлс юм уу? Энэ айгүй эмо штэ.
Энэ удаа бит хоёр тис өөр төлөвлөгөөгөөр ажиллана. Төрөний машин тагч. Яаж болдгийг? Болохгүй. Ааш! Багш нэг гоё бодлоо. Шахадах та. Бай. Энэ үл ястаа асуулт асууж мэддэггүй шүү дээ. Хаягийн явуулч. Би тогтоолч. Хот тэг засал тэгээд ах. Миний хүү хаагаар хүргэлт хийгээд байгаа. Бурханаас өгсөн боломж шүү. Мэдрэл чинь зүгээр үү, аа? Үзүүч явж чинь. Үцхүү. Энэ төвчрлийн захиалга хийлээ. Жинхэнэ бужигнуулж байгаа шүү дээ. Энэ ястаа дүнхгүй шүү дээ. Хулгай. Явцад. Уралхан ухааны одоо багш авъя гэх юм одоо. Дижитал Монгол. Энэ монголчуудын амарч сураа гэж үнэн шүү. Дандаа ажил хийх юм юу бахад бэ? Өнөөдөр чинь 3 дахь өдөр. Хулгайч нарын амралтын өдөр. Хулгайчаас юм хулгайлнаа гэдэг байц. Яцсан мандаш биш дээ. Өргөл ирлээ. 9 минут гайхалтай. Чи нүгэл хийдгүү. Би юу гэж хэлээ? За сайн байцгаана уу? Юу сайн байна вэ? Зам чөлөөж өгч туслана уу гэж гойж байна. Одоо нэмэлт хүч. Энд чинь цагдаач бас төгжирдгэн шүү дээ. Цагдаа үхий хэл. Төр төгжирчээд байна. Хөгжлийн эзэд Энэдмийн уран сайхны кино Дэдиш Юнивишн Лук ТV-гээр